За бүгдээ хамтдаа рибосомтой танилцгаая. Тэгэхээр анх рибосомыг хэн хэрхэн нээж илрүүлсэн байдаг вэ гэдэгтээ эхлээд танилцъя. Нээлт нь бол 1950 онд электрон микроскоп хөгжсөн маш тий. Тэгээд яг эсийн доторх бүтцийг илүү наривчлан судлах боломжтой болсон тэр үед Америкийн биологч судлаач Жорж Паллади яг энэ бүтцийг цитоплазм болон эндоплазмын торын гадна талд ийм өвөрмөц ийм мөхлөгт жижиг бүтцүүд байгааг бол илрүүлж исэн байдаг байна. Тэгээд 1955 онд анх судлаачийн нэрээр Палладигийн мөхлөгүүд гэж нэрлэдэг байсан. Цаашлаад тухайн бүтцийн найрлага бүтцийг илүү ингэж гүнзгийрүүлэн судалснараа эренхий болон уураас тогтсон бүтцтэй юм байна гэдгийг бол илрүүлээд ингээд 1958 онд Ричард Робертс гэх эрдэмтдийн санаачлагаар рибонуклеик асид гэдэг үгнээс санаа аваад рибо тэгээд грекийн сома буюу биг гэсэн утгатай рибосом гэж аль биесээр нэрлсэн байдаг байна. За тэгвэл энэ рибосомыг бүгдээрээ яг юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол уураг нийлүүлжүүлэгч бяцхан үйлдвэр. Нөгөө зуны халуунд сүүн зармаг ингээд жижигхэн тэр машинаас бид нар сүүн зармаг аваад ийцчихдэг шүү дээ. Тэр тэжлэн рибосом гэдэг бол яа нэг тийм жижигхэн үйлдвэр эсвэл бүр юм бяцхан архитектурч шиг нөхөр байгаа байхгүй. Яагаад архитектурчтай зүйлж байна вэ гэхээр мэдээллийн эренхий гэх энэ уцлаг молекулаас маш олон янзын ийм уурагт бүтцүүдийг нийлэгжүүлэх чадвартай байдаг онцлогтой байна. За тэгээ онцлж хэлэх мэдээлэл гэвэл мембран байхгүй учраас түүнийг оригинал гэж бол тооцдоггүй онцлогтой. Тэгээ бүтцийн хувьд түрүү хэлсэнчлэн эренхий болон уураас тогтдог. Байршлын хувьд бол хоёр янз чөлөөт хэлбэрээр цитоплазмд эсвэл сум хэлбэрээр эндоплазмын торын гадаргуу дээр байрлсан байдаг онцлогтой. За байгууллагын хэмжээнд аваад үзвэл том дидний гэж болон жижиг дидний гэж гэсэн хоёр хэсгээс тогтдог. Тэгээд эдгээр хэсгүүд нь бөөм хүнд тус тусдаа үүсчээд бөөмийн нүсвэр цитоплазмд гарч ирснийхээ дараа хоорондоо нийлдэг юм онцлогтой. Дотроо ерөөхдөө бол 3 үүртэй гэж авч үздэг. Тэгээ энэ 3 үүр нь ямар учиртай юм бэ гэхээр амино ацил холбогдох буюу энэ A үсгээр нь A үүр. Өөрөөр хэлбэл идэвхжсэн тэр зөврийн эренхий ирж амин хүчил зөөсөн тэр зөврийн ирж холбогддог гэсэн. За тэгээ түүний дараагаар пептидийн холбоо үүсэх гэдгийн P үүр. За энд яг пептидийн гинж үүссэн байгаа нь бол харагдаж байна тий. За сүүлийнх нь алтлаараа зэрэг exit буюу гарах ийм E үүр гэсэн ийм 3 үүртэй. Тэгэхээр тухайн энэ рибосомын жижиг нэгж хэсэгтэй мэдээллийн эренхий маань холбогдоно. Тэгээд энэ том нэгж хэсэгт байгаа үүрнүүдэд зөврийн эренхий маань ээлж дараалан араас орхон ч тий. Зөврийн эренхий орж ирлээ, амин хүчлээ өглөө, амин хүчүүд хоорондоо пептидийн холбоогоор холбогдлоо. Ингээд зөврийн эренхий маань гарч явлаа. Дараагийн зөврийн эренхий орж ирлээ. Гэт иймэрхүү байдлаар ургийн нийлэгжил маань явагддаг гэсэн үг. Сэм буюу сканийн электрон микроскопоор эндоплазмын тор дээрх рибосом хэрхэн харагдаж байна вэ гэдгийг бол дүрсэлсэн зураг байна. Тэгээд дараагийн нэг онцлог мэдээлэл эукариот болон прокариот эсүүдэд агуулгаддаг рибосомын бүтц нь ялгаатай байдаг. За ямар ялгаатай байдаг вэ гэхээр тундасчих нэгжээрээ ялгаатай. Яг эукариотын хувьд том болон жижиг нэгж хэсэг нь 60 болон 40S нийлээд 80S буюу 80 свит бэрхтээ байдаг бол кариотын хувьд том хэсэг нь 50S, жижиг хэсэг нь 30S нийлээд 70S свит бэргийн нэгжтэй байдаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр S гэх юм бол та бүхэн нөгөө тухайн рибосомын хэлбэр хэмжээ болон тундасчлалын хэмжээг ойлгож байна. Тэгээ математикаар шууд 60 дээр 40 нэмээд 100 байх ёстой гэдэг бол энэ биш байна тий. Том жижиг хэсгүүд тус тусдаа тунцчих болоод хамтдаа байхдаа тунцчлалтын хурд нь өөр байдаг. Тийм болохоор энд 60 40-тэй хэрнээсээ нийлсэн нь 80-тай гарч иж байна гэсэн үг шүү. За энэ хүртэл сугтаа хамтайсан үзэгчдэд баярлалаа. Тэгээд илүү их сонирхолтой ямар сэдвийн талаар мэдмээр байна. Сэтгэлээ бичиж үлдээгээрэй. Тэгээд бүгдэндээ амжилт. Баяр таа.